өнөөдөр яг өнөөдөр сайн байцгаана уу? Өнөөдөр найзуудтай зориулаад хоёр ширхэг сургамжит өгүүллэгийг уншаар бэлдсэн байна. За тэгээд энэ сургамжит өгүүллэгээс хамтдаа хэрэгтэй зүйлийг ойлгож авцгаая. Яг эхний сургамжит өгүүллэг нь ядуу гэдэг нэртэй сургамжит өгүүллэг байна. Ингээ бүгдээрээ хамтдаа өгүүллэгээ сонсъё. Уншъя. Нэг авгай өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очоод энэ хотод надаас ядуу хүн гэж ялгаа. Хотынхан бүгдээрээ л таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм аа. Надад туслаач дээ. Ухаант мэргэн настан эмэгтэй өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг нь илж өхөрдөн үнсээд та ядуу юм биз дээ? Маш ядуу юм уу? Гэхэд за уучлаарай. Би энийг дахиад нэг хараадахыг энэ нөгөө интернет ном учраас биш онлайн ном учраас юуны алдаатай байгаа юм байна. Би дахиад урагшаа гүйлгээд алдааг нь засчлаа. За одоо яг эхлэе уучлаарай. Орой минь даруй. За. Нэг авгай өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очоод энэ хотод надаас илүү ядуу хүн гэж ялгаа. Хотынхан бүгдээрээ л таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм аа. Надад туслаач ээ. Гэхэд ухаант мэргэн настан эмэгтэй өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг нь илж өхөөрдөн үнсээд та ядуу юм биз дээ? Маш ядуу юм уу? Тэгвэл би чам туслая. Гэхдээ би тусалсныхаа хариуг хүмүүсээс заавал авдаг юм. Хэрв чи үнэхээр тусламж авмаар байвал хүүхдийнхээ нэг хурууг надад өгөх болох нь дээ. Авгаа эхлээд нөгөө мэрэгнийг ухаан самбарч байна гэж бодов. Дараа нь тоглож байна гэж бодсон ч өвгөний царайнд ухаан самуурсан эсвэл тоглосон янз огт үгүй байлаа. Өвгөн авгаад нэг уут алт өгөхөөр гараа сунгаад за тэгвэл ядаж хөлийнх нь хурууг өгчих л дөө. Би өөрөө мис заслын эмч хүн учраас өвтгөхгүй цэвэрхэн тайраад авчихъя. Авгай нуруугаар хүйтэн хөлсөн цутгаж явахыг завттал өвгөн. Гэхдээ тэгвэл ядаж хумсыг нь авч болохгүй юм уу? Тэртээ дэргүй шинэ хумс ургаад л гарчихна шүү дээ. Авгай галзуу солиотой өвгөний гэрээс ухаангүй зогтон гарчгүй. Харин өвгөн араас нь чи ядуу юм уу үгүй юм уу? Өвөр дээр хертэнцээс хумсын чинийг нэг удаалтаар сольж чадахгүй л байна шүү дээ. гэж хэлжээ. Тэгэхээр бид ийм их баян байх нь байна. Хөлтэй гартай эргэтэн бүтэн баян хүмүүс байх нь байна. За дараагийн өгүүлэг нь болохоор сургамжит өгүүлэг. Зорилгодоо хүрсэн мэлхий гэдэг нэртэй өгүүлэг байна. Нэг өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхгийн оройд гарах зорилготой юмсанжээ. Маш олон мэлхий найз нөхдүүдэд цуглуулсан ажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд бүгдээрээ л хин нэг нь цамхагийн оройд гарч чаднаа гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймээс тэд хөөрхийн амьдад хизээж гарч чадахгүй гэцгээж байлаа. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд нь дээр нь гарч чадахгүй гэсээр нэг нэгээрээ буцаж эхэллээ. Үзэж байсан мэлхийнүүд хөөрхийн амьтад хизээж гарч чадахгүй нэ гэж хашгирцгааж байлаа. Эцэст нь ганцхан мэлхийнээс бусд нь бууж өгчээ. Харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий
цамхагийн орой дээр гарч чадсан бөгөөд бусд нь түүнийг яаж ингэж гарч чадсныг гайхаад байв. Нэг мэлхийн түүн рүү ойртон очиод "Чи яаж ингэж амжилтанд хүрвэ?" гэж асуудал. Нөгөө цамхаг дээр гарсан мэлхий тагдүлийн юмсанжээ. Дүлий байсан гинэ. За энэ түүхийг бол хүмүүс бол ихэнх нь мэдж байгаах. Заримдаа бас дүлий байх хэрэгтэй юм шиг байдаг шүү дээ. Хүн болгон таалагдна гэж байхгүй. Жишээлбэл яг одоо ингээд би бичлэг хийгээд сууж хахад үзэн ядаад хараад байгаа хүмүүс бас байгаа. Хэрэгтэй юм байна даа гэж бодож байгаа хүмүүс байгаа. Заримдаа жоохон дүлий байхад зүгээр. За ингээд энэ хоёр өгүүлгийг уншихаар бэлдсэн байлаа. Богинохон бичлэг хийхгүй бол дараа нь хүмүүст нөхөж үзвэл урттаад залхуутай авах. Тэгээд өнөөдрийнхөө өгүүлгийн төгсгөлд би энэ бичлэг болгоныхаа төгсгөлд хүмүүст урайлга хэлж ивэл өөртөө ч гэсэн амар нөө анхааралтай байгаа. Би ингэ хэлсэн юм чи одоо болохгүй дээ ч гэдэг юм уу. Өөрт маань ч гэсэн ашигтай байгаа учраас өнөөдрийн сургамжит өгүүлгийн төгсгөлд та бүхэндээ хандаад болон өөртөө хандаад хэрвээ хэн нэгэн таны талаар ярьж байвал сайнаарч бай, муугаарч бай. Бити тоогоорой. Яригдж байна гэдг нь та өөрөө хэн нэгний өмнө ил тод харагдахаар юмыг хийж бүтээж ийн, сэтгэж ийн, урд нь алхаж ийн гэсэн үг юм байна гэж би сүүлийн үед маш их бодож байгаа. Тэг хүмүүс маш их шүүмжлэн хүн болгоны санаанд таарахгүй. Ямар гоё комент вэ? Тэгээд сайнны хажууд саар гэдэг шиг таныг хүн магтаж урамшуулгын хажуугаар үргэлж гоочлох, шүүмжлэх зүйл бол байна шүү. Тэгэхээр тэр нь битээ сэтгэлээр унаарай. Би бол ерөөсөө сэтгэлээр ундгүй намайг хүмүүсийн шишээр ярьдаг. Цоглог байгаарай. Яригдж ийна гэдэг чи юм хийж байгаагийн шинж шүү. Тэгэхээр өөртөө битээ шантраарай. Хийж байгаамаа өргөжлүүлээд хүмүүсийг ярьтлан, гайхтлан хийгээрэй. За бүгдээрээ сайхан амраарай. Баяртай.